Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын 1976 оны 633 тоот тушаалаар бүгд найрамдах Монгол ард улс, зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын хил залгай аймагуудын нийгмийн аюулаас хамгаалах хэлтэст хөлийн асуудал эрхэлсэн урлагчийн орон тоог бий болгож, Баян Үлгийн аймгийн 1-р комендатурын даргаар ажиллаж байсан Дэд Хурандаа Ноёныгийн огшоог 1976 оны 12-р сарын 22-ны өдрийн 1153 тоот тушаалаар Улаангомд суух хөлийн төлөөлөгчөөр томилон түүнд Баян Үлгий, Уус, Завхан, Хөвсгөлийн хөлийн асуудлыг хариуцуулах болсноор хөлийн цэргийн дэг 245 дугаар анги үүсгэн байгуулагдсан. Усан хэзээ онгосон байгаагүй. Нэгсэн зүүн Маяа оны цэрэг. Эдийн цэрэгтэй чинь 80 онд бодлогдсон юм байна. Цэрэгт яваад хөлийн ойл 164 дугаар ингээд автожолооны хөвш анхны удирдах курс суралцаж төгссөн 30 хэдэн хүн төгссөн. Тэрний анхны удирдах курс гэж байсан. Тэгээд 64 дугаар ангийн заглагч нь базарсад базар архичаа гэж хошооч байсан. Янлаа дэдрэн дагш дараа байсан. Тэгээд удирдах курс автожолооны курс гэсэн хөлийн 20 дугаар сквадрын эдэн саваа. Авьяа албаны даргын жирээс очсон. Олцод гэж нэг сайхан дэдрэн дагсан нэг уралдаа ботой. Сайхан янжуур температурт нэг сайхан хөвшин байсан. Хүсэмгийн сагсум яриад бэлтгэл ахлагч Батбаяр юм байна. Би 1987 онд Хөлийн 1-р цэргийг хааж Улаанбаатар хотод Хөлийн цэргийн баг мэргэлцэн бэлтгэдэг ангид жолооны курс төгсөөд 1988 оны 12 сард Үсгийн Хөлийн төлөөлөгч аппарат анх жолооч ирж илээ. Тэрнээс хойш хандгаатын застав, давсны урхаан застав, Хөлийн үйргнүүрийн застав даалхаагаад 1999 онд ангид явж дэвсгэр техникийн ангид шилжиж ирсэн. Тэрнээс хойш 2011 онд хүртэл ажиллаад тэтгэвртэй гарсан юм байна. Усан сагсумын харьяат Бамбагийн Батбаяр гэдэг юм байна. Тэгээд ангийнхаа түүх 50 жилийн өдрөөр одоо бүх ах мэтгэлчтэй одоо эрүүл анги төрья. Би бол Хөлийн цэг 2002 онд энэ ангид жолоочоор иржсэн. Орж ирээд арталд нэг аавын чайж манай Бөөнгийн нэртэй алдартай аавын чайж анх барьжлаа. Тэгжээд 0017-аас тагнуулаад иржсэн шарт хэрэг аваад 3 сар чигтээ бариад тэгээд Хөлийн застав 4-р заставт заставын дараах лагуус хүрнэ гэж байсан. Тэрний жолоочоор очлаа. Тэнд нэг 3 жил өнгөрөө даргын жолооч хийж игээд ангийн төвд орчихсан. Ангийн төвд орж ирээд шатавын дарга жолооч болсон. Манай шатавын дарга тэр чинь Дарханбаатар гэж дэвтрэндээ тэгний жолооч хийж агаад 4-5 жил хийж яваад тэгээд ангийн зэрэгшин жолооч болсон. Сэмлэх ахлагчаас дэсэн патрол машин авчихсан. Тэгээд ангийн даргам мөнгөн жуурандаа одоо генерал байсан. Тэрний жолоочийг сар хийгээд тэгээд инктер хурандаа маань одоо дэвтрэндээ тэр иржсэн. Тэгээд ирээд тэр хамт нэг машин нэг явж явах тэгээ хурандаа олоод явлаа. Инктер дарагтаа ажиллаж байсан. Минь түүний дараа Батбаяр хурандаа энэ даргын жолооч болсон. Тэгээ Батбаяр дарагтаа хамт ажиллаж байгаа. Амар санаа дарга гэсэн. Тэгээ амар санаа дарагтаа ажиллаж байгаад өөрийнхөө хүсэлтээр том төрөг авъя гэдэг. Ангид Камаз дөрөв өчгөн дөрөв Камаз авсан. Тэгээ төвөг авч байгаа тэтгэвртэй гарчгаад одоо хуваарь том шалан зараад ингээд мөргөсдөж байна гэдэг. Яа, сайн эндээс өндрангаас өмнө бол улаан дэвсэн 1974 онд төрсөн. Хөлийн цэргийн маань зөвшөөрсөн дараагийн арт аппарат гэж байсан. Тэгээд одоо 36 настай байсан юм шиг байна. Тэгээд мэдээж чинь ороод ахлагчуулаад тэгээд шоудаа нэг жилийн өмнө ажилласан байхаа. Ажиллаж байгаа тэгээд хуваараа тээвэр хийж аваад 2003 онд дахиж Хөлийн цэргийн маань зөвшөөрсөн бодлоор усч ороод
Кауз гэж автобус барьж байгаа. Тэгээ ангийн захирчийн бас нэг 2 сар ясаа сэмж тоглох юм байна. Тэгээ ставын наранд бас баяр. Ставын наранд юу юм байхгүй л да. Тэр бол яг шуургаад юм шиг байсан байхгүй юу? Гэрийн хилэн зэрэг чинь тайлбар болгогдсон машинтай одоо ангийн захирч тагнуулын дараа. Тэгээ заставын дараа гуруулаад байхгүй юу? Тэгээ заставын дараа бид байдгүй байсан. Би тэгж ойлгодог байсан. Тэгээд 2000 чинь 6 онд байхаа би тагнуулын жуулаач болоод тэрнээ бааш нэг 14 жил тагнуулын жуулаач хийгээд тагнуул чинь үүтэн сөрөг тагнуулаа нийлээд би энэ пау гэдэг автомашин барьж аваад тэгээд тэрсвэсний 340 ангид шилжээд уур төмсөн битамаа бол аялаад 2 жил ажилласан. Тэрнээсээ дагаад 341 дугаар анги гэж боолтаа зэрэг шинэ анги барьдаг бишний тэнд очиад 23 онд би тэгтэртэй гарсан. Тэгээ хил хамгаалал байгуулалтад ажиллаж байхдаа нарын жуулаа шийдсэн. Миний удаа амар сайхан цогтгэрл хурандаа гэдэг цагмын даалгавраа боддгоо. Амар сайхан наргаа гэлэн ирсэн. Дагаад энэ Батгүй гэдэг одоо Винчин хотелын нарах хамгийн сүүлийн нарах хэрэг. Чулуунгүй гэдэг би турнаас нэвтрүүлэлт гарчлаа. Ингээд ийм олон дараалтаа бас сайхан ажиллаа. Хилийн зөрчил бол бас л юу байсан цаг. Өдөр шөнөгүй шилдэг байлаа. Нэг инкуйргээд моноо нэгээд шинүүдээс нэг жолоо яасан. Тэр жолоо бас их сайн үжсэн. Тэр зөрчил явдаг байсан. Орчлаа зөрөөл гарах машин муу сүүл машин яажсан. Тэгээд яалаа. Тэр чинь орчлаа гарах орол ирдэг машин хэрэг үүдэг. Аа үүдэг машинаас юу заасвар. Маршрут хийлгээс эргэл бензин хоол тэл гардаг байсан шүү дээ. Тэгээд замдаа нөгөө машин ноолол явна шүү дээ. Тийм л байсан юм. Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын 1976 оны 1153 тоо тушаалаар баян үлгий, бус, завхан, хөвсгөлийн хилийг хариуцсан хилийн төлөөлөгчөөр дид хурандаа энэ огшог, жолооч ахлагч урт насангийн төмөр хоёрын хамт ГАЗ 60 А маркийн автомашинтайгаар томилсноор зэвсэг инженер техникийн албаны үндэс тавигдсан төвхтэй. Анги байгуулагдсны ихэнх үед буюу 1976-аас 1996 онд техник хэрэгслийн асуудлыг ерөнхийд нь арын албаны дарга хариуцж байгаад 1996 онд зэвсэг техник эрхэлсэн орлогчийн орон тоотой болсон нь жинхэнэ утгаараа өнөөдрийн зэвсэг инженер техникийн алба үүссэн. Техникийн албанд автомашин, техникийн бэлэн байдлыг хангаж, албаны үйл ажиллагааг тасралтгүй хэвэн явуулахад гол үүрэг гүйцэтгэн ирсэн билээ. 12 сард би тусаад тавьдаг байсан. Тэгээд ерөнхийд чинь техникийн алба гэж байгаагүй юм. Ардлын техник санхүүгийн алба гэж нэг байгууллаа. Нэг Батсарын ангийн захирч хоорондоо хийс гэж хүн байсан. Санхүүгийн албанд бэлдэж өгч хошууч байлаа. Энэ улс төр харилцсан начинд хошууч байсан. 83 оны 12 сард энэ дэстап жоо 2 дахь удаага байгуулж байгаа байхгүй 83 онд. Тэгээд хилийн 20 дугаар иржээ. Тэгж чинь санхүүгийн алба ганцхан тийм л усуд байсан шүү дээ. Жолооч 131 Жарис нэг сонсмол 266-аар дөрөв нэртэй байсан. 4-5. Хамаг иргэд чинь дандин гэдэг жолооч байлаа. Доноо нацэг Зоригдоод. Баатар зоригт чинь хамраа тэлсэн жолооч байсан аа. Ихэдэ байсан. Ангийн даргын жолооч нь Баатар хөрөг. Хангаас юм жирэмдээ Баатар хөрөг гэдэг жолооч байсан. Тиймэрхүү албатад одоо тэр батлан хамгаалах салбарыг хоёр жоохон байна. Тэр тавхай хүмүүс байсан. Тэст. Маш их приятсэр гэдэг. 88 оны 12 сард ирж явах чинь Бацэрэндээ турандаа надад хүлээж авчлаа. Артаар санхүү техник хариуцсан томдор. 88 онд ангийн захирч хурандаа хийс хилээ олыг манай жигдэрдээ турандаа. Тэгэл улс төрийн урлагч Бацэрэндээ турандаа
Тэгэл жаргаллагч дуулуурамч ял дэнсмэгч холбооч. Тэгэл нэрт нэгстэй үйлчлэгч. Тэгэл нэг 5 6 жил бааш тэ. Яг ийм цомхоор алаагүй жав. Бага яа. Хингээд нэг зураас нэхрээс мигмэж яв гэдэг. Төвдөөс. Тэ. Ийм хэтхай хүний бэлтгэнтэй цомхон тийм юм дээр эхэлж ирж илаа. Тэгэл застаа өдөр 10 хэдэн жил явал эргээд ирсэн чинь тэгэл батлаа болохын байранд орол томрол учраад болол тэгэл 97 энэ байранд орсон. машин дээр нэгтэл 97 оны хавар орсон. Би 2002 онд тэрэд манай автотехникийн албан дарга Батнасан гэдэг юм байсан. Тэгээд автотехник бол яг 69 фурган 66 30 31 гэсэн машинууд байсан. Хамгийн дээдлийн машинууд нэгэл. Тэгээд сүүлчээр бол нэлээ юм нэмэгдсэн байсан цаг л дээ. тий нэмэгдсэн. 2002. 2002 он тэргүй. Тий 2002. Зөндөө машин ирсэн. Дэндээ фурган жарийн судлаас. Тэгээд 31 66. Баруун дөрөв сангийн хүчин отряд чиг хийдэн 2001 онд сарсан. нэг онцоо сонхон болчихсон байсан юм байна. Тий 2001 онд. Тийм. Тэгээд яг 6 заставтай л байсан шүү дээ. Тэр 6 зас. Сэрэн жаамахал нэг зүйл. Арталын дарга чинь манайх чинь энэ асхтаас авахгүйд энэ Зохон аймгийн дэс Арцуур Хөвсгөл аймгийн хүртэл отрядыг чинь нийтэд нь хариуцдаг. Бид нар чинь гараа явах дээр нэг сар жахав явж идэг гэдэг шүү дээ. тийм 89 онд энэ ангийн дараагийн жолоочоор орж ирсэн. Тэгээд зордоо гэж бодож. Би үсэн ангийн дараагийн жарээ. Эмгийн жарээс. Шуургаад нэг 31 сонсон бол 266 гэдэг боллоо. Цэрэн чимдэх мөдөнд амьдах 66 жил болсон. Тэр чинь бүр сүйд ч гэдэг холбооны дээрээс гэж нэг Зонах 30-та нацгах сонс бол та. сонсон бол та. Тий. Цэрэн чим шуурхаад таньдаг 266. Авана тагнуул нь бэрэн нэгтээс бэрэн цагаан гэдэг нь 66 тэгэл. Санхан байсан шүү дээ. Тий. Тий. Хаасаага дуртай газар явж явдаг. Сайхан дараагаас нь да. Одоо би ахнаар штэ. Нөгөө одоо би ахнараас их зүрсэн. Би ч өөрөө нэг жолооч хайсан хөрөлтэй. Гэхдээ би бол нэг мэдлэг бол байсан над. Тэгээд энэ төсөндөө дурж ирэл энэ одоо ахнаар чинь их юм хааж өглөө штэ. Би тэгэл машин дээр ууралтал юм хийлцэл юм л явж өөрөө. Явж байгаа хийдэг. Тэгээд ахнартаа хамт хөдөг хэрэг машин дэргийн халаа бидний болсон гэж өгөөд ачааг нь ачаад ингэ бол одоо яг томрог хоёрт мэн чиг авсан даа. Яг очоод модын ачаал тавиал бензины банкны бошноос гэж өгөөл машин асаад өгдөө манай хоёр хүн явал тасаа. Хэн яваад ирэх босоод машин учаал. Машин учаал халаа өнөд өглөө хоёр босоос урд явал модын ачиж шээ. Яг модын Тийм байсаа бас. хоёр бүч машин байсан. Тий. нэг баатар Тэр чинь 2 дахь хүч чинь 2000 он. 2000 биш. Таваад орж Бодох байсан. бацчих 230 таасан. Тэр чинь 30 юм байна. Ганцхан долооч гудчтай байж байгаа сүйд 230 ирсэн. Тий. Эдэн дөмрөгөн байж байгаа гош нойлон долоо. Сүйд ирлээ гэж чи хаяас ирсэн. Тэр чинь Кембер Бац хөрөндөө хаяас авчихсан. гэлэнхүү ирж байгаа тэгэхэд өгсөн шүү дээ. Тэр удаг бол тэ. Гэлэнтөө барьж байгаа. Тэг би чинь Одоогийн машины бот хоёр гавс. Энэ юм байна. Тий. 2002 онд аваад. Тий. Даваад орж ахын үчиг би авсан. Төмрийн хойноос орж ирсэн дээр Төв гэлэнхүү ирж Бац байсан. хөрөндөөгийн үед худалч авсан 30. Осоос авсан. Хураагцсан машин. Тий, хураагдчихсан. 2009 оны парк шинжилтээр паа ирээд тэгээд миний 30 юу яагаад хоёр паа байсан. 30-ны оронд дуусаад тэгээд шинэ паа аваад 2 жил байсан. Одоо их батгын хоёр оч авчиж яасан даа. Тий. За энэ орон хөргий тааваханд шинэ оны мэнд бүгд өөрчтэй. Лого газар гэж байхгүй бүх тастаа харуул зэрэг татлах модны ажил энэ жолоочтой бүгд жолоочтой хамтж ажилласан.
Автал гэж нүггүй сайхан. Йоо би бага надад дарганаар гэлдэг байсан. Бага ганцаар явж ямар учиртай бай та. Гүн амт навч удгүй мó гэж хэлсэн. Нэрвийн ажил, жолоочийн ажил, механикийн ажил, засварын ажил, нэрвийн ажил, нэгтгэхийн ажил тий. Ийм ажил өөрөө биеэр дагаа хийчих юм аа гэж хэлчихэд гараа явжсан. Бага ганцаараа их тээвэр хийж байсан. Тэгээ ямар учиртай хүмүүсийн надтай явдаг байсан гайхдаг байсан. Тэгээд энэ ангийн ажихоо моцод тарж очоод мөнхийн дуурж одоо хоорондоо ажиж юм мод чи гой болгоо шүү гэж нэг нөгөө яан гэстэй. Яан онгс чи над чаваад усаачнаа өөр гашин голмоолаас. Тэгээд тэнд самбаг усаачулдгаа вас байгаль орчны хамаас аашлаад загнаад болдгоо. Тэгээд өдөртөө 3-4 зэрэг аваад хустема гашин гол дээр очоод нөгөө зэрэг дээр яан зөрөө хийлгээд байжсэн. Тэгээд энд нөгөө зэрэг усан хийж байгаа энд би болдроо гэдэг гэж үнчч. Нэг харсан чинь Штаундер байна. Баатар. Тавгад зөө мэдээ ажиж. Нөхөр хийж байгаа. Би нөө усроо хөдөө хийсэн. Нэр дүнчсэн. Тийм хөл байна. За шинэ оны мэнд өргөө бүгдэнд нь одоо бүх техникчтэй. Жилийн 1247 оны 40 жилийн ноон ухтаж тээвэрчд одоо ингээд 50 жилийн ноон ухтаж тээвэрчд хэрэн шүний гаралтанд гараад түүхээр л сууж энэ. Одоо манай утгал миний аж сууж байгаа энэ утгал сүрнэг бол бас түүхтэй хүн штэ. Тэгээ нэг ахсаны өдөр болд юм а тэр амралтын өдөр байсан. Тэгсэн манай хүн ороод исэн хоробон задлаад явцсан сууж байна. 66. За яаваа гэх ах нь энэ араа шүт солино гээл шинээр авлаа гээл сууж. Тэг чин бас сэлүүг авах чинь бас их шинээр авах чинь их баярлдаг байл штэ. Тэгэл манай хүн чинь заавал би өгсөрнө. Та байж гэсэн чи. Ахан гараад юм гээл гүгөө гарлаа шүү. Гэсэн гаднаас нэг архив арчсан гүйл орлоо. Нөхөр яадаг юм болоо гэж бодоод би тэгээ суужсэн чинь задлал талын бараг ихэнгийн бараг ихэнгийн хороогийн айлаа шүү. Сэлүүг нь болж байгаа. За та одоо яаж байгаа гэсэн хамаагүй ахт. Ускус ахын дахиад аваад ирдэг чадвар байна над гэж байна. Яг одоо өнгөрсөн гэдэг угсраад хойлон зон дэргэн угсраад. Яачгал. Боочгал тусмааслыг хийгээл угсраа байгаад хойлон. Тэгсэн манай хүн дуусчаад байж. Зэндэг ахтан. Надад гэсэн зэндэг гэж хэлж чаддгүй байхгүй ингээд. Жиндгээ гэж. Жиндгээ ахтан. Хойлон гарахаа гэдэг. Яав ахнаа яг дүүтэн ганцхан авч өгнө гэж байна. За амарлын өдөр нэг татвал татъя гэсэн юм. Тэгсэн чи оноогийн юм авчир ойлон татчихад. Тэгсэн маргааш нэг жинэг ахтан чи маргааш нэг хүрээд ир. Гогш ахын 4 шиндугаа авсан шүү. Тэгэл тэгж. За тэгээд яах гэдэг. Тэр хоёр маргааш нь 4 шиндугаа өгсрал банаг чи бас угаана гэж дайрчээ тийм үү? Шал. Шал уурш банаг гэж. За нэгэн цаг үед хамт явж исэн тээвэрчтэйгээ ингээд уулзаа сайхан байна. Бүгдэнд нэрээ мэндийг хүгье. Тэгээд нэг унгаа ярий да. 2011 онд тэтгэвтэй гараад цэргийн амьд дуусгал. Сөмрөө өтгөр Арханган хотон төр замын ажилд явлаа. Тэгэл 21-ний өглөөр нэг кемптер очмоогол хотонтын зам дээр. Тэгэл шууд очингуутлаа 2 том машин хүлээж авсан бэтгөр. Тэгэл тэр өдөртөө ажиллагаараа бэтгөр байгаад исэн нөгөө хүмүүс наарсааш явал ажиллаа хийгээл яваад исэн бэтгөр машин тэргэндээ эргэжтэй өрөөл нэг сайн мэдчихгүй дөө тэгэл. Тэгэл байхгүй тэр өдөр энэ жил маргааш өглөө босоод байжсэн чинь. Маргааш өглөө босоод байжсэн чинь нэг жолоочтой авч ирсэн. Та хоёр одоо яагаад гарахгүй байна ажилдаа гэлээ. Бэтгөр харин хүн амтнд гар гэж хэлээгүй л байна гэсэн. Та нар хүн амтнд гар гэж хэлэхгүй. Та хоёр өөрсөндөө авч очиад нэрээс шатхуун нь аваад ажилдаа гарлаа гэл. Битгүр чин тэнд 24 цаг тушаал хүлээгээд барыг л төдөлдөө шатхуун аваад тийшээ өгөж хэлдэм байх гээл
Тэгж нэг 24 цагийн ажил нь алдчихлаа. Энгийн газар яа тий. Энгийн газар, сэргийн газар хоёр гэдэг чинь тийм их хол ялгаатай. Тэгээд нэг арай хийж нэг ард амьдрал тасчихлаа да хөрки. Нэг тийм ойнгаатай. Манай анхны арын дарагч одоо Батсэрэн дэвтрэнд одоо олон жил хийсэн дээ. Тэгээд тэрнээс чинь арын дарагч чинь тэрнээс аваад манай нацаг дурж даргаана бас. Дэвтрэнд Ямсран гэж энгийнээр арын дарга хийжсэн. Гэрэлцөгч бас нэг 2-1 жил хийсэн тийм ээ. Дамдын мамагийн дамдын сүрэн гэж одоо Усамгийн дрангаас бас арын даргач бас 4-5 жил хийсэн юм шиг тийм ээ. Хамгийн сүүлд ч одоо намайг тэтгэрт би ч одоо 2003 онд тэтгэрт гарсан. Тэгэхдээ нацаг дөржил байсан юм байна да. Хамгийн сүүлийн арын дарга тэрнээс хойш одоо тэгэл олон сайхан дарганаар манай ангич одоо ер нь тэгээд ангид ажиллаж исэн улсууд чинь дэшээ явах дээр дандаа генерал баргээд генерал барж дэвшдэг манай ч одоо тийм уламжлалтай тийм ажиллагаа сайтай тийм хамт олон шүү дээ манай патриот чинь яруу тэгээд тэгээд одоо нийт ахмад хэлчихэд одоо анги байгуулагдсныхаа 50 жилийн Гаванбаатарын 100 жилийн бас болох юм байна. Тэгээд энэ ондоо тэгээд эрүүлийн сайхан бөгнийг өсөе. Жолооч техникчтэй алтан шар замын үлзээтэй байгээ гэж өрөөё. За шинэ оны минь да одоо нийт тавьчтай одоо шинэ оны минь тэргье. Тэгэхээр тэтгэврээс нь манай ахмад хэлчтэй одоо ингээ 100-аад гоё. Хөгжөөдөө яриад нөлж байна да. Эзэнтэй чонгод нэг ярий да. Манай начин гэдэг жолооч байсан. Нөгөө бохморны төвд үүж байгаа юу яад юм аа. Бөөкс номер төс ооомоор энэ ч бохморгс номертой маш явж байна гэсэн. Бөөд тооны гадаа юм. Баяул ирс номер Баяул ирс номер бохморгс ооомоор ирсэн. Бохморгс номертой маш явж байна. Бас нэг юм их бод эцэнтэй төвхтэй байсан бас. Түүхийн хуудаснаа тодрон зурааж тэртээ алсаас өнөө хүртэл өртөөлөн давхсан төмөр хүлгийн үзэд үе үеийн ахмад хэлчин тээвэрчид та бүхэндээ анги байгуулагдсны түүхт 50 жилийн ойн баярын мэндийг хүргэж алтан шар зам нь үлцээтэй байхыг өрөөж энэ удаагийн нэвтрүүлгээ жаргая.